Сайхан наацсан уу? За, дэнж хотоод л сайхан наацсан уу? Дэнж минж бол бүр амар хотоосон уу? Яасан уу? За. Тэгээд ямар ч тач төрөчн бүтэн сайн бид нэр ярьжсэн те. Тэгээд нэгнтэйгээ нөхөрлөж бас хамтаа нэгнээд очиж бас нөхөрлийн цагийг гаргаарай гэсэн. Тэгээ манайхан бас 7 хоногийн дундуур бас сайхан баярлсан бас үр дүнтэй нөхөрлийн цагуудыг бас гаргасан гэж итгэж байна. За. Тэгээд өнөөдөр би юуны тухай хуваалцах вэ гэж бодож ирсэн. Тэгээд тэр нь болохоор баярх нэг 27 хоногийн өмнө юуны тухай хуваалцлаа. Санаж байна уу бүгдээрээ? За, хэлдэ. Юу хэлээ? 27 хоногийн өмнө эрүүл дагалдагчд байх 4 зүйлийн тухай заасан тийм ээ. Тэгээд би тэгээ бодоод бас залбирж яваад юуны тухай бас хуваалцмаар санагдсан бэ гэхээр эрүүл дагалдагчийн эхний зүйл нь бурхантай гүн гүнзгий харилцаатай байх гэсэн зүйл байсан. Тэгээд би өнөөдрийн маань хуваалцах зүйл маань бас бурхантай харилцах харилцааны тухай бид өнөөдөр хамтдаа суралцах болно гэсэн. Тэгэхээр бурхантай хамт харилцах харилцааны тухай суралцахаас өмнө бүр ихнээс ярилцах хэрэгтэй болж байгаа. Тэгээд бид нэр хамтдаа бас маш олон ишлэлийг харна. Гэхдээ та нараа бас бичээд явуучвал бас амар байгаа шүү. Тэгээ бүгдээр хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа үгийн төлөө залбирэн те. Зүрх сэтгэлээ бэлдээд тавчхан залбирая. Эзэн минь танд энэ цагийн төлөө танд талархъя. Эзэн яг одоо та бидний зүрх сэтгэлийг бэлдэж, бидний зүрхийг та өөрлөгөө хандуулж, эзэн та өөрийн үгээр хандан та биднэртээ ярьж өгөөч. Эзэн та цорын ганц амьд үнэн болохоо бидний амьдралд өөрчлөлт, шинжлэлүүдийг эзэн та авчирч, эзэн та өөрийн үгээр биднийг удирдан дагуулж өгөөрэй гэж тандаа талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За, тэгээд бид нар сая Магдал донд Бурхныг магтаж байсан те. Тэгээд Магдал донд Бурхныг магтаж байх үед надад нэг санагдсан зүйл нь сая бид нар сүүлийн дунд та бол миний аврагч гэд бид нар Бурхныг магтаж байсан. Тэгээд Бурхныг та миний аврагч гэж бид нар магтахдаа нэг зүйл надад санаанд орсон. Тэр нь юу вэ гэхээр бид нэр юунаас аврагдсанаа мэдгүй бол бид нэр та миний аврагч гэж бид нэр зоригтойгоор баяртайгаар бид нэр хэлж чадахгүй гэсэн. Тэгэхээр энд байгаа ихэнх хүмүүс маань бид нэр юунаас аврагдсанаа мэддэг хүмүүс гэж бодож байна. Тэгээ мэддэггүй хүмүүс байгаа бол би хэлж өгмөр байна. Тэгээ өнөөдөр Бурхан бид нарыг юунаас аварсан бэ гэхээр Бурхан бид нарыг үхлээс аварсан юм аа. Бурхан өнөөдөр бид нарыг өөртөөгөө амьд харилцаатай байлгахын тулд бид нарыг өөрлөгөө тууц. Бид нар ямар ч найдваргүй ертөнцид, бурхангүй ертөнцид, хүнд хэцүү нөхцөл байдлын дунд тэр нөхцөл байдлаас бид нар аврагдсанаа мэдих үед бид нар бурханыг хайрлах зөрөгтэй болд юм а гэж. Тэгээ би ахаад давтаж хэлье. Бид нар юунаас аврагдсанаа мэддгүү бол бид нар бурханыг хайрлах зүрх сэтгэл бид нар төдийлөн байдгүй гэсэн. Харин бид нар юунаас аврагдсанаа мэдэх үед, мэддэг болох үед та бол миний аврагч гэж бид нар баяртайгаар түүнийг магтах болно. За, тэгээд бүгдээрээ хамтдаа бурхантай харилцах харилцааны тухай тэгээ эрүүл дагалдагчид байх 4 зүйлийг хэдүүлээ хамтдаа товчхон эргээд саная тийм ээ. Эхний зүйл нь эрүүл дагалдагч гэдэг эхний зүйл байх 4 зүйлийн нэг нь бурхантай гүн гүнзгий харилцаатай байх. Хоёр дахь нь бурханы үгэн дээр суурилсан байх. Гурав дахь нь өвчнийг алах дархлаатай байх. Тийм ээ? Дөрөв дахь нь үр жимстэй байх. Тэр бүгдээрээ хамтдаа эхний бурхантай гүн гүн харилцаатай байх хэсгийг хамтдаа задлж өнөөдөр миний бурхантай харилцаа яг ямар хэмжээнд байна вэ? Өнөөдөр би үнэхээр бурхантай бүх зүрх сэтгэлээрээ харилцаж холбогддог хүн мөн үү гэдгээ бид нар бас шалгах боломж байна гэсэн. За, бүгдээрээ хамтдаа Эхлэл номыг нэ. За, би нийлээд олон ишлэл дурдах учраас та бүхэн маань эхлээд тэмдэглээд аваарай. Тэгээд яг тогтож харах ишлэлээ бид нар хамтдаа тогтож харна. Тэгээд олон ишлэл харах учраас та бэлэн үү? Тэг бүгдээрээ хамтдаа цаашаа явахаас өмнө нэгэндээ эргэн тойрныхоо хүмүүс та бэлэн үү гэд нэг асууч. Та бурхны үгийг сонсоход дагаад явахад анхаарал бодол санаа маань бэлэн үү гэд нэг асууч. За. Эхлэл номны 1-р 1-2 бүлэгт юуны тухай өгүүлдэг вэ гэхээр Бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн, түүнд орших бүхнийг бүтээсэн тухай, улмаар хүнийг бүтээсэн тухай Эхлэл номны 1-2 бүлэг дээр дурдсан байдаг. Бурхан хүнийг бүтээхдээ
Тэр нь 2:7 дээр байгаа. 2:7 дээр юу гэж байгаа вэ гэхээр Бурхан хүнийг бүтээхдээ тоос шорооноос хүнийг аман амьсгалыг үлээж, хамраар намын амьсгалыг үлээж хүнийг бүтээсэн тухай Эхлэл номын 2:7 дээр байдаг. Бид нар мэднэ нөгөө 10 жилд үздэг хүн юунаас үүссэн бэ гэдэг нэг 4 онол байдаг хамгийн гайхалтай 4 онолын нэг зүйлд нь хүн тоос шорооноос бүтсэн гэдэг үзэл баримт байдаг. 4 онолын нэг нь. Тэгээ Библи юу гэж хэлдэг вэ гэхээр яг энэ зүйлдээ нийцдэг хүн бол тоос шорооноос бүтсэн гэдгийг Библи өөрөө хэлсэн байна. 2:7 дээр та тэмдэглээд авч болно. Тэгээд Эхлэл 1:31 дээр бас юу гэж байгаа вэ гэхээр Бурхан өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байлаа гэж. Бурхан үнэхээр бидний эргэн тойронд харагдаж байгаа энэ байгаль ертөнцийг үнэхээр гайхалтайгаар бүтээснийг бид нар мэддэг. Магадгүй бид нар сая яг наадмын зарим нь хөдөө амралтаар ийш тийшээ явсан, лагер явсан, хөдөө явсан, Монголын үзэсгэлэнтэй газар нутгуудаар явсан баг. Тэр үедээ бид нар бодохдоо Бурхан ямар гайхалтайгаар дэлхийн ертөнцийг бүтээсэн бэ гэж бид нар мэддэг. Харин бүтээлийг нь хараад бид нар бүтээгчийг бодохгүйгээр бүтээлд нь мөрөгвөл тэр маань бас буруу зүйл болохыг бид нар мэднэ. Бид нар өмнө бас хамтдаа ярьж байсан. Тэгээд Дуулал 19:1-2 дээр бас юу гэж яддаг вэ гэхээр Тэнгэр нь Бурханы сүр жавхлан тунхаглаж огторгун түүний гарын бүтээлийг тунхаглаж байна гэж. Тэгэхээр өнөөдөр бидний Бурхан өөрийнх нь бүтээсэн зүйлсээр бид нар Бурхан ямар агуу болохыг бид нар таньж мэдэж болно гэсэн. Тэгээд тэр ишлэлийн дараагийн ишлэл дээр өдрөөс өдөр тэдгээр нь ярьж шөнөөс шүнд тэд нар мэдлэгийг илчилдэг гэж. Тэгэхээр Бурхан өөрийнхөө бүтээлүүдээр дамжуулж биднэрт өөрийгөө илчилж бас ямар агуу болохоо биднэрт хэдийнэ илчилсэн гэсэн. Тэгээд яагаад энэ зүйлийг эхнээс нь яриад байгаа вэ гэхээр өнөөдөр бид нар бүтээгчтэйгээ бид нар харилцаатай байхаар дуудагдсан хүмүүс. Тэгтэл бидний нөхцөл байдалд өмнө нь юу болсон тухай бид нар үргэлжлүүлээд хамтдаа харъя. Тэгээд тэрнээс өмнө Эхлэл 2:10-аас 2 дугаар бүлгийн 10-аас 15 дугаар ишлэлдэр юу гэж байгаа гэхээр Бурхан гайхалтайгаар Эден цэцэрлэгийг бүтээгээд Адамд тэр цэцэрлэгийг арчлуулж хариуцуулахаар өгдөг. Тэгээд бас энэ донд нэг сонирхолтой бид нар мэддэг тэр цэцэрлэгийн донд 2 мод байсан гэж. Нэг нь амийн мод, нэг нь юу вэ? Сайн мууг мэдүүлэгч мод байсан. Тэгээд Бурханы хийсэн зүйл нь Эхлэлийн 2:17 дээр би уншлаа. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй, түүнийг эзэн тэр өдөртөө чи зайлшгүй өгөх болно гэж хэлсэн баг. Тэгээд харамсалтай нь бид нар Адам яг энэ модны жимснээс идэхээс өмнө тэд нар үнэхээр Бурхантай гайхалтай ойр дотн харилцаатай байсныг мэддэг. Цэцэрлэг дунд алхаж, Бурхантай ярилцаж, нөхөрлөж, түүний бүтээсэн зүйлсийн талаар магадгүй ярилцдаг байсан баг. Тэгтэл Адамын эхнэр Ева болох жимсийг идэж улмаар нөхөртэй эдүүлсний улмаас энэ Эхлэл 2:17 дээр байсан зүйл биелсэн. Тэр нь юу вэ гэхээр тэрийг эзэн өдрөө тэр жимсийг эзэн өдрөө өгөх болно гэж. Энэ нь махан биеийн өхлийг яриаг энэ харин сүнсний хувьд Бурхантай харилцах харилцааны хувьд өгмөл болсон байгаа гэсэн. Тэгээд энэ дээр хэлсэн түүнийг эзэн тэр өдөртөө чи зайлшгүй өгнө гэвэ гэж. Харамсалтай нь өнөөдөр бид нар Бурхантай бүтээгчтэйгээ харилцах харилцаа маань яг энэ нөхцөл байдал дээр ирээд бид нар эвдэрсэн гэдгийг мэд. Хэдий тийм боловч Бурхан бид нар өршөөлөөр баян нэгүслэр бэлхэм дүүрэн болохыг бид нар мэддэг. Тэгээ бүгдээрээ хамтдаа бас Эфес номыг гаргая. Эфес 2 дугаар бүлэг. Эфес 2-ын бас 2 дугаар бүлгээс нэлээд олон ишлэл харна. Тэгээд эхний ишлэлийг бүгдээрээ хамтдаа харъя. Эфес 2:1. Та нар алдаа зөрчил нүглийнхээ учир өгсөн байсан гэж. Тэгэхээр яг нөгөө Эхлэл номон дээр хэлэгдсэн зүйл маань ярьж байгаа. Бид нар өөрснийхөө алдаа нүгэл, өөрснийхөө зөрчлийнхээ улмаас бид нар гим нүгэл дотроо бид нар өгсөн, Бурхантай харилцах харилцаан дотроо бид нар өгсөн байсан гэдгийг энэ дээр хэлж байгаа. Тэгээ Эфес 2:4 дээр юу гэж байгаа вэ гэхээр биднийг хайрлсан агуу хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон юм аа.
За энэ дээр хоёр зүйл байна. Хоёр зүйл нь ямар зүйл вэ? Бурхан биднийг хайрлсан агуу хайр гэж. Бурхан биднийг хайрлсан гэдгийг бид энэ зүйлээс бид олж харж болно. Нөгөөх хоёр дахь зүйл нь Бурхан өршөөлөөр баян ажигч. Бурхан өршөөлөөр баян учраас Бурхан биднийг хайрлсан улмаас юу гэж юм? Биднийг алдаа зөрчил дотроо үгсэн байхад Христтэй хамт амьд болгосон гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар Христ бидний төлөө ирснээр бид нар Христтэй хамт амьд болгогдож Бурхантай бид нар амьд харилцах харилцаатай болсон юм а. Энэ гайхалтай зүйл биш гэж юу? Өнөөдөр бид нар Бурхантай харилцах харилцаатай тийм зохистой тэр нэгүслийг авах зохистой хүмүүс бид нар байгаагүй. Харин Бурханы биднийг хайрсан хайрын улмаас тэр нэгүслийн улмаас бид нар Христтэй хамт амьд болгогдсон юм а. Тэгээд Эфес 2:8 дээр юу гэж байгаа вэ гэхээр нэгүслийн учир та нар итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үйл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн бидний эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ гэж. Тэгээд энэ Бурханы өршөөл Христээр дамжуулж бид нарыг амьд болгосон нь энэ нь бидний сайнны улмаас биш гэдгийг энэ дээр хэлж байгаа гэсэн. Бид нар ямар нэгэн гавьяа хийсэн улмаас биш, бид нар ямар нэгэн сайн юм хийсэн улмаас биш, бид нар ямар нэгэн чадвартайтай биш. Таныг хэн бэ? Хэн байхаас үл шалтгаалan Бурхан бид нарыг хайрлсан хайраараа бид нарыг Христтэй хамт амьд болгосон юм аа. Энэ яг ишлэлээр хэлэхдээ энэ нь бол Бурханы нэгүслийн улмаас сэтгэлээр биднэрт өгөгдсөн зүйл. Энэ бол Бурханы бэлэг гэж хэлж байгаа. Үнэхээр Бурхан биднэрт авах ёсгүй, хүртэх ёсгүй зүйлсийг өгсөн нь энэ бол Бурханаас биднэрт өгсөн бэлэг байна гэж. Нэгүсэл гэж юу вэ гэж хэлэхээр бид нар хүртэх ёсгүйгээ хүлээн авсан зүйл маань тэр нэгүсэл гэж хэлж байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр би ахад 8 дахь ишлэгийг уншия. Нэгүслийн учир та нар итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг гэж. Энэ нь Бурханы бэлэг юм аа. Тэгээд Эфес 2:12 дээр юу гэж байгаа вэ гэхээр тэр үед та нарт Христчүгий бас Израилийн иргэншилд гадных амлалтын гэрээнүүдэд харийнх ертөнцид ямар ч найдваргүй юм Бурхангүй байлаа гэж. За энэ дээр бас хэлсэн бид нар өмнө ямар байсан нэг хэлж байгаа. Тэр үед та нар ямар ч найдваргүй ертөнцид байсан. Христ байгаагүй. Та нар Израилийн хувьд гадныхан байсан. Та нар харь үндэстэн байсан. Бурхан байгаагүй тэр ертөнцид байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар Бурхангүй Христ байхгүй тэр ертөнцид бид нар харанхуй дунд амьдарч байх үед Бурхан өөрийн хүүг бидний төлөө илгээж Христтэй бид нарыг хамт амьд болгосон юм аа. Энэ үнэхээр Бурханы гайхалтай бэлэг биш гэж юм. Өнөөдөр бид нар Бурхантай харилцах харилцаа маань бидний өөрсний алдаа зөрчил нүглийн улмаас бид нар алдагдсан байсан бол Бурхан өөрийнхөө өршөөл нэгүслийн улмаас биднийг эргүүлэн Бурхантай амьд харилцах харилцаатай болгосон байна ах дунараа. Энэ үнэхээр Бурханаас өгсөн биднэрт гайхалтай бэлэг байна. Тэгээд Эфес номоос бид нэр үргэлжлүүлээд хамтдаа харъя. Тэгээд Эфес номын 19 дээр юу гэж байгаа бол 19 дээр юу гэж байгаа вэ гэхээр тийм бол та нар цаашид гадныхан болон ирмэл хүн бус харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийн юм аа. За энэ чинээс саяны Эфес номоос би Бурханы талаар Бурхан биднэрт өгсөн зүйлсийн талаар би 3 зүйлийг онцолж хэлмээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр Бурхан бид нарыг хайрлсан гэдгийг бид нар хизээч мартаж болохгүй гэсэн. Тэгээд Бурхан бас өршөөлөөр баян гэдгийг бид нар хамтдаа харсан. Тэгээ энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нэр одоо өмнө Бурхантай харилцах боломжгүй байсан бол одоо бид нар Бурханы гэр бүлийн гэж хэлэгдэх болсон байна. Энэ бас Бурханаас өгж байгаа бид нарт өгсөн нэгүсэл бас гайхалтай бэлэг байна. Тэгэхээр та нэг хажуудаа байгаа наст нэг сануулад ичгүй. Та бол Бурханы гэр бүлийн шүү гэж. За би товчхон бидний өмнөх Бурхантай харилцаа маань бид нар ямар нөхцөл байдал замналыг өнгөрөөсөн бэ гэж бид нар хамтдаа харсан. Тэгээд
Үнэхээр бид нар Бурхантай харилцаа маань алдагдсан үед Бурхан бид нарыг Христтэй хамт амьд болгосон нь үнэхээр гайхалтай зүйлс. Бид нар бүтээгчтэйгээ харилцаатай байх ёстой байсан хүмүүс бид нар бүтээлээс бид нар таслагдсан байсан. Тэг би одоо ихэд нэг чухал ишлэлийг хэлж өгмөр энэ тэрийг та тэмдэглээд аваарай. Тэр нь 2 дугаар Коринт 5:17 дээр юу гэж байгаа вэ гэхээр хэрв хин нэг нь Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн гэж. Та шинэ бүтээл мөн үү? Та Бурхантай харилцаатай байхаар дуудагдсан та шинэ бүтээл мөн үү? Тэгээд хамгийн сонирхолтой нь Бурхан биднэрт нэгүслээ бэлхааж бид нар өмнө ямар ч найдваргүй ертөнцид Бурхантай харилцаагүй байсан байх үед Бурхан биднийг эргүүлээд Бурхантай харилцааг өгсөн атал бид нар яагаад одоо хүртэл Бурхан төдийлөн хангалттай цагийг гаргаж чаддаг юм бол өнөөдөр бид нар өөрснөөсөө асуух ёстой нэг том зүйл бол бид нар энэ. Өнөөдөр би Христ дотор Христтэй хамт амьд болгогдсон юм бол би Христ дотор шинэ бүтээл болсон юм бол өнөөдөр би шинэ бүтээл байгаа Бурхантайгаа би харилцах, бүтээгчтэйгээ би харилцах харилцаатай байна уу гэж бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй гэж. Тэгээд 1-р Коринт 1:9 дээр гэж байгаа вэ гэж хэлэхээр тэн дээр ямар ишлэл байгаа вэ гэхээр бид нар Христ дотор Бурхны хүү Христтэй хамт нөхөрлөхөөр дуудагдсан юм а гэж. Өнөөдөр бид нар зүгээр л нэг шинэ бүтээл болгогдоод зүгээр л нэг бид нар амьдралынхаа нэгэн хэвийн гормоор амьдрах биш. Бид нар харин Бурхантай нөхөрлөхөөр түүнтэй хамт байхаар бид нар дуудагдсан хүмүүс юм. Гэтэл бид нар Бурхантай харилцаа маань хэр Бурхантай ойрхон дотно байгаа вэ? Аль эсвэл Бурхантай харилцаа маань үнэхээр асуудалтай бүрхэг сүнсний хувьд одоо тийм мөхмөл хэмжээнд байна уу гэдгийг бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Бурхан бид нартай нөхөрлөхөөр дуудсан гэж хэлж. Тэгээд бас нэг ишлэл байгаа. Ишлэл 3:20 дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр харагтун би үүдэн дээр чинь нэрээд хаалгыг чинь догшиж байна гэж. Хин нэг нь миний дууг сонсоод хаалгаа нээж өгвөл би түүнтэй хамт дотог шоорч түүнтэй хамт хооллох болно гэж. Энэ үнэхээр гайхалтай нөхөрлөлийг Бурхан биднэрт хэлсэн. Бурхан биднэрт өгсөн. Хүмүн охин минь би чамтай хамт нөхөрлөхийг хүсэж байна гэж хэлдэг. Хэрв чи миний дууг сонсож хаалгаа нээвэл би чамтай нөхөрлөж би чамтай хамт цагийг өнгөрөх болно гэж хэлдэг. Гэтэл өнөөдөр Бурхан биднэртэй харилцаатай байхын тулд өөрөөсөө шалтгааллах зүйлсийг хийсээр байтал өнөөдөр бид нар өөрснөөсөө шалтгааллах зүйлийг харин хийж байна уу? Бид нар 7 хоногийн дундуурх цугларалтанд бид нар хамрагдаж байна уу? Бүтэн сэний цагийг бид нар юу юунаас эрхэмлэж чадаж байна уу? Бид нар нэг нэгнтэйгээ нөхөрлөх цагийг эрхэмлэж чадаж байна уу гэдгийг бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Тэгээд бидний Бурхантай харилцаа маань юунаас эхэлдэг вэ гэхээр түүнийг таньж мэдэх шийдвэрээс эхэлдэг. Би түүнийг амьдралынхаа бүхий л цаг мөч минут бүрт би түүнийг таньж мэдхийн төлөө би түүнд өөрийгөө зориулах болно гэдэг шийдвэрээс эхэлдэг. Хэрвээ таны амьдрал түүнийг таньж мэднэ гэсэн шийдвэр, зорилго, хүсэл эрмэлзэл байхгүй байвал та түүнийг таньж мэдэж чадахгүй гэсэн. Та зүгээр л хажуудаа годамжаар явж байгаа хин нэгэнтэй ярилцаж байгаатай л адилхан гэсэн. Тэгээд би нэгэн жишээ авъя. Тэгээд бидний Бурхантай харилцааг бид нар юутай зүйрлэж болох вэ гэхээр бид нар анд нөхөдтэйгээ харилцаатай бид нар адилтгаж авч үзэж болно. Эхнэр нөхөр хоорондоо харилцаж байгаа тэр харилцаатай бид нар адилтгаж үзэж болно гэсэн. Өнөөдөр анд найзууд маш сайн найзууд болохын тулд яадаг вэ гэхээр зүгээр нэг сайн уу юу байна гэд яваад өнгөрөхөд тэр нь хангалттай биш. Үнэхээр сайн найзаа олж сайн найзаа мэдэж сайн найзтай болохын тулд тэр хүнээс маш их цаг зав зориулалт гарах болно гэж. Тэгснээрээ бид нар мэддэг сайн найз гэдэг нь бид нар бараг хэрлэж маргалдаж зодтолдож наримдаж
сайндж тийм найзууд нэг аягүй сайн таньж мэдсэн хүмүүс байдаг. Тийм найзууд нэг нэгнийхээ сул талыг сайн мэддэг хүмүүс байдаг. Ягаад гэвэл тэд нар нэг нэгэндээ зориулах цаг нь үргэлж их байдаг, хангалттай байдаг учраас. Өнөөдөр гэр бүлийн харилцаа ч гэсэн тийм. Гэр бүлийн харилцаа ч гэсэн нэг нэгнийгээ таних мэдэх үедээ нэг нэгэндээ улам илүү итгэж нэг нэгийг улам илүү хайрлаж эхэлдэг. Тэгээ амьдралынх нь гэр бүлийн хүмүүсийн донд ер нь тэгж ярьдаг. Амьдралынхаа төгсгөл сүүлийн жилүүдэд нэг нэгнийхээ хайрлах хайр нь улам илүү ихсдэг гэж. Ягаад гэвэл тэр хүмүүс нэг нэгнийхээ сул тал, сайн талыг хүлээн зөвшөөрч хайрлаж чаддаг болсон хүмүүс. Ягаад гэвэл тэдний өнгөрсөн хугацаанд гаргасан цаг хугацаанд тэднийг улам их ойртуулж бас улам илүү их нэг нэгийг мэддэг болгодог. Үүнтэй ижилхэн бидний бурхантай харилцах харилцаа маань бид нэр сайн найзаа таньж мэдэхэд гаргаж байгаа тэр цаг зав. Тэгээ эхнэр нөхөр нэг нэгэндээ үргэлж цаг зав гарахыг хүсдэгтэй ижилхэн бидний бурхантай харилцах харилцаа тэнхүү байснаар бид нар бурхныг улам илүү таньж мэдэх болцоотой юм аа. Тэгэхээр ахад бид нар өөрснөөсөө асуух зүйл нь би бурхантай харилцах харилцаан дээр би зориулт цаг зав зориултыг би ихэр гаргаж байна гэж бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Төдийлөн бурхан цаг зав гаргадгүй бол бид нар бурханаас ямар нэгэн залбирлынхаа хариултыг авъя гэж залбирх нь жоохон утгагүй. Бид нар бурханы үгийг судалдаггүй бол бурхан минь та өөрийн арга замуудыг илчилж өгөөч гэж хэлэх нь жоохон бас утгагүй. Ягаад гэвэл бурхан өөрийнхөө хүсэл, зүрх сэтгэл, зорилго, төлөвлөгөө бурхан хинбэ гэдгийг бурхан өөрийнхөө үгэн дээр илчлэн харуулсан баг. Өнгөрсөн хугацаанд Библиэр бичигдсэн зүйлс, бурханы амьсгалснаар бичигдсэн энэ бүхэл зүйлс бурхан ямар агуу болох вэ гэдгийг бид нарт илчлэн харуулж өгдөг. Өнөөдөр би энэ зүйлд бурханы үгийг унших, бурханы үгийг тунгаахад би цаг гаргахгүйгээр түүнийг таньж мэдэж чадахгүй гэсэн. Түүний өмнө би бурханыг магтаж, түүнийг хүндлэх, түүнийг түүнд цаг гаргахгүйгээр би түүнийг таньж мэдэх болцоогүй гэсэн. Тэгээ би ахад хэлье. Бидний бурхантай харилцах харилцаа түүнийг таньж мэдэх шийдвэрээс эхэлдэг юм аа. Өнөөдөр бид нар түүнийг таньж мэдэх шийдвэр зориултыг гаргаагүй бол та эслэл номдор гардаг шиг халуунч биш, хүйтэнч биш, бүлэвтэр нэгэн та амьдарсаар байх болно гэсэн. Тэгээ өнөөдөр бидний бас бурхан биднийг өөртөө амьд харилцаатай болох боломжийг өгсөн. Тэгсээрнээ биднэрт бас ахиад сонголт байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар бурхантай үнэхээр тэр харилцааг ашиглаж амьд харилцаатай байх уу? Аль эсвэл бурханаас бас аслагдчих бас холдох уу гэдэг сонголт бид нартаас байгаа. Бурхан бид нарыг халуунч биш, хүйтэнч биш, бүлэвтэр тулд би та нарыг бөөлжиж гаргана гэж хэлдэг те. Тэгэхээр өнөөдөр ах トゥ нараа бид нар өөрснийгөө халуун биш, хүйтэнч биш вэ нү гэдгийг бид нар бас шалгах хэрэгтэй. Бид нар бүлэвтэр хоёрын хооронд өвчс булчирхаж биш явбал энэ нь тийм сайн зүйл биш байна. Яагаад гэвэл шинэ бүтээлийн хувьд бурхантай харилцах харилцаатай болсныхаа хувьд бид нар тэр зүйлийг бид нар мэдэж ойлгож бурханыг төдийлөн сайн таньж чадаагүй байна гэсэн. Бид нар хэлсэнтэй бид нар юунаас аврагтнаа мэдэж чадахгүй бол бид нар түүнийг хайрлаж чадахгүй гэсэн. Бид нар бурханыг таньж мэдгүйгээсээ бол түүнийг бид нар бас магтаж, хайрлаж, хүндлэж бас чадахгүй гэсэн. Тэгээд бүгд хамтдаа сургаалт өгсөн 2-ын 1-ээс 6-ыг харъя. Сургаалт өгсөн 2-ын 1-ээс Хүмүн үгсийг минь хүлээн авч тушаалуудыг минь дотроо нандинаас мэрэгэн ухаанд жиг тавьж ухаан бодрол зүрхээ зөвлүүл байс. Ухаарлыг чи чангаар дуудаж ухаарл ойлголтын төлөө дууга өндөрсгөөс цалин цагаан мөнгө мэт үүнийг ирж нууц эрдэнэ мэт түүнийг хайвас эзнээс эмээх үг чи ойлгоно бурхны мэдлэгийг олж авна гэж. За энэ дээр үнэхээр бас чухал зүйлийг хэлсэн байна. Бид нар өөрсний ухаан бодол зүрх сэтгэлээ түүн рүү хандуулвас ухаарл ойлголтын төлөө дууга өндөрсгөж түүнийг хайдаг бол бид нар бурхнаас эмээх үгийг
түүний үгэх мэдлэгийг бид нар мэдэх болно гэж энэ дээр хэлсэн байна. Тэгээ мэдээж хэрэг бидний Бурхантай харилцах итгэлийн амьдрал дээр янз бүрийн нөхцөл байдал байдаг. Үргэлж бас сайхан, үргэлж нөгөө ийм эрч хүчтэй байгаад яваад байх үе бас хэцүү байдаг. Тэгээд бид нар мэдэн дуулал ном үнэхээр бас Бурхантай харилцах харилцааны гайхалтай тэр дүр зураг загварыг биднэрт харуулдаг. Тэгээд бид нар Давидын яг энэ бичсэн дуулал номноос бид нар маш олон Бурхантай харилцах харилцааны тэр загвар төрслүүдийг бид нар олж харж болно гэсэн. Тэгэхээр жишээлбэл дуулал 143-ийн 5-аас 6 дээр юу гэж байгаа вэ гэхээр Давид хэлсэн би таны үйлсийг тунгаан бодно, тэ? Таны тухай би таны хийсэн үйлсийг би тунгаан бодно гэж хэлж. Тэгээ дуулал 42-ийн 5-аас 6 дээр юу гэж байгаа вэ гэхээр бас Давидд бас хүн хэцүү нөхцөл байдал гарах үед юу гэж хэрхэн хандаж байсныг бид нар бас харж байна. Бид нар нөгөө заримдаа Бурхныг магтах үед, заримдаа залбирах үед нөгөө нэг тийм сонин тийм бас үе байдаг шүү дээ. Нэг залбирах гэхээр нэг залбирч чаддаг ингээл магтах гэхээр юудаас нэг магтах сэтгэл төрдөг. Яац юм бэ? Ер нь яац юм бэ гэмээр нэг тийм үе байдаг. Тэгтэл тийм үед ч гэсэн бид нар Бурхныг гэрэл хийж хайх нь ямар чухал юм бэ гэж. Тэгээд Давидын тэр бичсэн дуулал 42 дээр үгж байгаа вэ гэхээр сэтгэл минь чи юунд цөхөрнө вэ? Чи миний дотор юунд өмүүлэгдэн вэ гэж хэлж. Түүний оршихуйн авралын төлөө би түүнийг дахин магтах болно гэж хэлж. Мэдээж хэрэг Бурхантай харилцах харилцаанд яг тэр хүн хэцүү нөхцөл байдлынхаа үед Давид зүрх сэтгэлдээ хандаа юу гэж хэлсэн бэ гэхээр миний зүрх сэтгэл чи юунд өмүүлэгдэн вэ? Тэ? Миний сэтгэл яагаад чи өмөрнө вэ? Бурханы сайныг түүний оршихуйн авралын төлөө би түүнийг дахин магтах болно гэж Давидын зориулалт шийдвэрийг бид нар харж болно. Тэгээд бид нар Хабакук 3-ын 17-аас 18 дахь ишлэгийг мэднэ. Тэгээд ямар ч нөхцөл байдлын үед Бурхныг магтах болно гэсэн гайхалтай ишлэл байдаг. Сарвчандаа хоньгүй хашаанд хөргүй байсан ч нэ чидүүн мод зэсгэлгүй байсан ч гэсэн би эзэн Бурхныгаа магтах болно гэж хэлдэг. Тэгээд үнэхээр бидний Бурхантай харилцаа яг тийм хэцүү хүнд нөхцөл байдсан үедээ ч гэсэн бид нар Бурхныг гэрэл хийж хайж эзэн минь энэ нөхцөл байдлын донд бид нарт ойлголт дэвшлэлтийг өгөөч гэж залбирч байх нь бидний хувьд бас чухал зүйл байна. Тэгээд сүүлд нь би бас нэг хоёр жишээ татна. Тэгээд тэрнээс өмнө би Бурхантай харилцах харилцаа гэдгийг арай жоохон өргөн зургаар та нарт бас хэлж өгмөр байна. Тэгээд Бурхантай харилцах харилцаа гэдэг нь зөвхөн Бурхныг магтах, залбирах, Бурхны үгийг сонсхийг хэлэх биш. Түүнийг магтах, хүндэтгэх, бишрэх, багтах, талархах, түүнийг сонсох, хүлээх, тунгаан бодох, эмээх, таньж мэдэх, хайртай гэдгийг илэрхийлэх тэр бүхий зүйл процесс бидний Бурхантай харилцах харилцаанд агуулгаддаг гэсэн. Зөвхөн залбирах биш. Зөвхөн залбирлын сэдвийн дагуу залбирах биш. Харин Бурхныг хүлээж, Бурхны тухай тунгаан бодож, түүний үйлсийг бодож, Бурхан миний нөхцөл байдал, миний амьдралд хэрхэн ажиллаж байгааг бид нэр бодохдоо багтаж, биширч, талархахгүй байх аргагүй заримдаа. Тэгээд би асуумаар байна. Тэгээд тэрний юу вэ гэхээр бид нар өдөр бүр Бурхантай харилцдаг цаг гаргадаг хүн байна уу? Бидний хамгийн эхний ээлж нь өөрснөөс асуух хэрэгтэй зүйл. Та тэгээд энэ зүйлийг өөртөө үлдээгээрэй. Тэгээд өнөөдөр бид нар өдөр бүр Бурхантай харилцаатай цаг зав зориултыг гаргаж байх хэрэгтэй маа гэж. Тэгээд Бурхантай харилцаатай цаг зав гаргана гэдэг маань зүгээр л үргэлж залбираад байхыг хэлэхгүй, түүнийг хүлээх, түүнийг сонсох, түүний тухай тунгаан бодох, түүнийг магтах, талархах тэр бүхэл зүйлс маань орно гэж. Тэгээд бид нар өөрсдийнхөө амьдрал дээр тэр практик нөхцөл байдлуудыг бид нар бодож үзэх хэрэгтэй гэж. Зарим нь өглөө айгүй тийм маш сэргэг Бурхан цагийг гаргах тийм чадвартай, онцлогтой байхаа, зарим нь яг унтахаас өмнө Бурханд илүү их цаг зав зориултыг хувьчилж гаргадаг бол бид нар өөрсдийнхөө нөхцөл байдал тохирсон тэр цаг зав зориултыг бид нар гаргах хэрэгтэй гэж. Тэгээ миний хувьд ч гэсэн бид нар өөрсдийнхөө
жилдээ 8760 цаг байдаг, өдөрт 24 цаг байдаг. 24 цагийн бид нэр хэдэн цагийг бурханд бид нэр зориулж гаргаж байна гэж бодоод үзвэл маш бага. Тэгээд 24 цагийнхаа бид нар 8 цагийн унтаад өнгөрөөж байгаа, 8 цагийн ажиллаж байгаа. Тэгээ үлцэн хэдэн цагийн ажил гэрдээ явах цаг зав, тэгээ хоол идэж уух тэр бүхэл цаг маань ороод бидний бурхантай цаг гаргах зүйл маань багасдаг гэсэн. Хэдий тийм ч гэсэн бид нар ажил хийж байхдаа ч гэсэн ямарваа нэг зүйлийг хийж байхдаа ч гэсэн түүний тухай бодож тунгаан бодож бас залбирч бас талархаж болно гэсэн. Маш олон үгийг дуржигнуулж автомат нөгөө маань уншиж байгаа юм шиг залбирах биш. Зүгээр бид нар бурхан надтай хамт байгаа шүү дээ. Минь нөхцөл байдлын донд бурхан хэрхэн ажиллах болоо гэж бодож түүнд талархаж залбирах нь цаг мөч минут бүрийг түүнтэй хамт байгаа гэж бодох нь бидний хувьд ямар чухал юм бэ гэж. Тэгээ миний хувьд би өглөө босоод нөгөө нойрмог нэг л нойрмог хүнтэй өглөө ажилдаа явдаг. Хэдий нойрмог ч гэсэн би ажилдаа явах хугацаанд би залбирдаг. Тэгээ заримдаа нөгөө нойрмог болсон болохоор нөгөө залбирах гэхээр нөгөө ердөөсөө болж өгдөг. Гэхдээ тэр үед би юу гэж боддог вэ гэхээр зөвхөн бурхны тухай боддог. Бурхан өнөөдөр та миний ажлын донд тэ надаар дамжуулж хэрхэн ажиллах вэ? Эзэн өнөөдөр та миний ажил, миний нөхцөл байдлаар та надад тусал, та надтай хамт байж өгөөрэй гэж би бурхны арга замуудыг би өглөө босохдоо ажилдаа явахдаа ч боддог, ажлынхаа дундуурч боддог. Өглөө унтахаас өмнө ч гэсэн түүний тухай би боддог, бас талархдаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний бурхантай харилцаа маань зөвхөн ямар нэгэн хэдэн чэйжсэн үгийнхаа дагуу залбирах биш юм аа ах дунараа. Зөвхөн яг нөгөө хийдэг тогтсон зүйлсээ хийх нь биш юм аа. Бид нар үргэлж цаг үргэлж бурхантай цаг гаргах юм аа. Тэгээд би нэг түрүүн жишээ татна гэж хэлсэн. Тэгээд тэр нь ямар жишээ вэ гэхээр би нэг сайхан нэг тийм өгүүлэг болж юмсан. Тэр нь ямар өгүүлэг байсан бэ гэхээр шинэхэн гэр бүл болсон хосуудын тухай. Тэгээд шинээр гэр болсон хосуудын хувьд мэдээж яриг яг гэрэлснийхэн дараах нь амьдралд тэдний бодсончлон тийм амархан байгаагүй. Янз бүрийн асуудал, нөхцөл бэрхшээлүүд тулгарч эхэлсэн ба. Тэгээд нэлээд асуудал хурцдаж бүр тэр гэр бүлийн хувьд ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр бүр салхатаа тулсан ба. Тэгээд тэр нөхцөл байдлын донд нөхөр нь нэгэн сонин санааг сэтэж хинэрдээ хэлдэг те. За хоёулаа хамтдаа нэгэн хашаанда мод тарья. Тэгээд энэ мод маань ургавал хоёулаа хамтдаа гэр бүлийн амьдралыг үргэлжлүүлээ. Тэгээд хэрвээ энэ мод маань хатвал тэгээд хоёулаа хамт салъя гэж ярьдаг. Тэгээд сонирхолтой энэ санааг эхнэр нь дэмждэг. Тэгээд эхнэр нь дэмжээд нилээд хэсэг хугацаа өдөр хоног өнгөрдөг. Тэгээд мэдээж эрэг яг бидний амьдралын харилцаан дээр асуудалгүй харилцаа, амар хэлбэр харилцаа гэж байдаг. Нэг нэнээс заавалчгүй зориулал, төвчээр биднээс маш их зүйлийг шаарддаг. Тэгээд сар гаруй хугацаа өнгөрсний дараа нэг өдөр тэр хоёр хашаандаа таардаг өглөө. Тэр нь хашаандаа таарахтаа тэр хоёр маань хэрхэн таарсан бэ гэхээр хоёулаа гартаа хөвөн ус бариад зогсож байдаг. Тэгэхээр бидний харилцаа маань ч гэсэн бид нэр хоёр талаасаа бид нар өөртнөөсөө гарах тэр зориулал, цаг зав зориултыг бид нар гаргах нь чухал юм а гэж. Өнөөдөр бид нар бурхантай харилцаа маань бас үүнтэй ижилхэн би хэлсэнтэй бид нар нөгөө найз нөхөдтэй харилцаатай ижилхэн, эхнэр нөхрийн гаргаж байгаа харилцаатай ижилхэн бид нар түүнийг таньж мэдэх үед түүнийг таньж мэдэхин төлөө зориулт гаргаж ирэх үед бид нар бурхныг хайрлах зүрх сэтгэлтэй болт юм аа. Түүнийг таньж мэдэхин төлөө бид нар илүү том зүрх сэтгэлтэй болт юм аа. Тэрнээс бид нар бурхныг таньж мэдээгүй үедээ та бурхныг хоосон зүрх сэтгэлээр магадгүй магтаж, магадгүй та автомат зүйлсийг хийсээр байх болно. Харин та бурхныг таньж мэдэх үедээ үнэхээр өөрийнхөө зүрх сэтгэлийнхаа баяр хөөрөөс бурхан та ямар агуу юм бэ? Бурхан та ямар хайр нэгүслэр дүүрэн юм бэ? Та миний төлөө ямар агуу зүйлсийг хийсэн юм бэ гэж мэдээж талархаж түүнийг хүндэтгэж багтаж бишрэж эхлэх болно гэсэн. Тэгээд сүүлийн жишээ ямар жишээ байгаа гэхээр би нөгөө элбэг дөрчийн
нөгөө 3 сард хийсэн нөгөө эдийн засгийн чуулга уулзалтан дээр ярьсан илтгэлийн би сонсож байсан. Тэгээд тэн дээр нэг сонирхолтой зүйлийг аль бид ерөнхийдөө ярьсан. Гэтэ би уус төрчихгүй шүү. Би уус төрчихгүй. Гэтэ тэнцэнээс нэг жишээ авах зүйл байсан. Тэгэхээр тэр нь яг тэр юу гэж ярьж ирсэн бэ гэхээр яг 3 сард тэр маань 3 сарын сүүлээр тэр болсон эдийн засгийн чуулга уулзалтан дээр сонгол болоогүй байгаа шүү дээ. 3 сарын өмнө ярьж ирсэн зүйл нь юу гэж ярьж ирсэн бэ гэхээр үнэхээр уус төрчид гişүүд үнэхээр сонгогдвол хариуцлага хүлээж чаддаг хүмүүс байж чадах уу гэж асууж байна. Тэгэхээр бид нэр гişүүдээс одоо сонгогдчих байгаа тэр хүмүүсээс ямар нэгэн хариуцлага, ямар нэгэн асуудал гарвал тэр хариуцлагаа хүлээгээд та гişүүнийхээ эрхээс татгалзаж чадах уу гэж асууж байна. Тэгэхээр үндэ яг хүмүүс тэр улсын их хурлын гишүүн болох гэж хамаг болж бүтэхгүй бүхий л арга чаргыг хэрэглэх гэж үздэг. Гэхдээ яг бид нэр тэр асуултыг ерөнхийлөгч тавьж байсан шиг өнөөдөр бид нэр тэр асуултыг бас бид нар өөртөө дээрээ тавьж болох юм байна гэж утсан. Тэгээ тэр асуулт нь юу вэ гэхээр та хариуцлага хүлээж чадах уу? Та улс төрд гарвал та ямар нэгэн алдаа гаргавал та тэрийг хүлээн зөвшөөрөөд та түүнээсээ эрхийн гишүүнийхээ эрхээс та татгалзаж чадах уу гэдэг тэр асуулт. Тэгэхээр өнөөдөр надад ямар зураглал, ямар жишээ санагдсан бэ гэхээр өнөөдөр итгэж бидний амьдрал яг улс төрчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөртэй ижилхэн улс төрчдийн ярьж байгаа зүйлстэй ижилхэн мэт санагдсан. Тэгээд сонирхолтой бид нар мэддэж штэ. Янз бүрийн намын, янз бүрийн улс төрийн төлөөлөгч нар ирээл манай мөрийн хөтөлбөр юм гэл маш олон зүйлсийг ярьдаг. Гэхдээ түүнд итгэж байгаа хүмүүс гэж үрдээс байдаг. Ягаад гэвэл тэдгээр хүмүүс маань тэдгээр зүйлсээ барыг хийдгүү учраас зүгээр л чихний хажуугаар өнгөрөөл ямар инээдтэй юм яриад байгаа юм бэ л гэж санагддаг. Миний хувьд ч гэсэн тэгж санагдчихсэн. Тэгэхээр бид нар өөрснөөсөө асуух зүйл нь Христ итгэж бидний амьдрал нэг юм хоёрын хооронд ч биш Бурханд цаг зав зориул гарахгүй бид нар амьдарч байна уу гэж. Тэгээд яг надад миний асуумаар санагдсан байсан зүйл нь Христ итгэж өнөөдөр түүний дагалдагч гэж өнөөдөр бид нар өөрснийгөө бодож байгаа байвал өнөөдөр би эрүүл дагалдагч байна гэж та бид нар бодож байгаа бол түүний арга замын дагуу би амьдрахыг би сонгож байна уу гэж. Өдөр бүр би түүнтэй цаг зав зориул би гаргаж түүний төлөө би амьдрах болно гэж та хэлж чадах уу? Түүний төлөө түүний гих зүйлсэд би хамааралтай зүйлсэд би цаг гаргах болно гэж та хэлж чадах уу? Та өөрснийхөө амьдрал, гэр бүл, нөхцөл байдал юу байдیں۔ Тэр бүхэл зүйлээс илүүгээр би Бурхныг дагаж түүнд цаг зав зориултыг би гаргаж хариуцлагатай би амьдрч чадна гэж та хэлж чадах уу гэж бид нэр өөрснөөс асуумаар санагдсан. Би өөрөөсөө бид нар нэг нэгнээсээ тэгж асуумаар санагдсан. Яагаад гэвэл заримдаа үнэхээр бидний итгэгч дагалдагч нарын бидний амьдрал ямар ч тийм иймэг замбраагүй. Яг тэр нөгөө нэлэх хүүхдийн шиг дур зоргоороо бид нар амьдарч байгаа юм шиг тийм дүр зураг надад санагдсан. Зүгээр л бидний итгэгч бидний дагалдагч бидний ярьж байгаа зүйлс яг тэр улс төрчдийн ярьж байгаа сонгуулийн мөрийн хөтөлбөртэй барыг ажилхан болж байгаа байх вэ гэдгээс үнэхээр би имэжээс. Тэгээд өнөөдөр бидний Бурхантай харилцаа маань амьд байна уу гэж бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Бурхантай харилцаа маань дотн байна уу? Бид нар сурсан 27 хоногийн өмнө Бурхантай харилцах эрүүл дагалдагч байхын дөрвөн зүйлийн нэг чухал зүйл нь Бурхантай гүн гүнзгий дотн харилцаатай байх бол өнөөдөр би Бурхантай харилцаа маань ямархуу байна вэ гэж бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ миний Бурхантай харилцаа маань сүнсний хувьд хойрог, доройтсон асуудалтай байгаа бол би тэдгээр зүйлсийг би зэгцэлж Бурхантай харилцааг би эрхэмжиж яг эрүүл дагалдагчийн амьдралаар би амьдрахыг хүсэж байна гэж та хүсэж байна уу гэж бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Үнэхээр би түүний дагалдагч юм бол яг түүний үгийн дагуу түүний биднэрт айлцсан зорилго төлөвлөгөөний дагуу би амьдрч чадах уу гэж бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ та тэгж хэлж чадахгүй бол та Бурхныг
та таньж мэдээгүй байна. Та юунаас аврагчнаа төдийлэн сайн ойлгоогүй нэгэн явж байна гэсэн. Төрөн биелсэн те. Бид нар юунаас аврагцнаа мэддэггүй бол бид нар Бурхны төдийлэн сайн харилж чадахгүй гэж хэлсэн. Төрөн бид нар магтсан. Та бол миний аврагч гэж бид нар магтсан. Та ямар нөхцөл байдлаас та хэн байж агаад ямар нөхцөл байдлаас ямар ч тэр найдваргүй утга учиргүй амьдралаас аврагцнаа мэдж байгаа бол та Бурхныг та бол миний аврагч гэж бид нар хамтдаа магтах болно гэж. Тэгээ бүгдээрээ хамтдаа товчхон дүгнээд бас хамтдаа залбирая. Тэгээд залбирахдаа эзэн минь ээ бид нар таныг эх өдрүүдэд таныг таньж мэдхийн төлөө танд цаг зав зориулт гаргахад та бид нар тусалж өгөөч гэж. Тэгээ бас тэгээд залбирахаас гадна бид нар өөрснөө шийдвэр зориул алхмуудыг хийх хэрэгтэй. Бид нар хэлсэн. Бид нар Бурхантай харилцаатай байна гэдэг маань түүнийг таньж мэдэх бид нар шийдвэр зорилго хүсэл эрмэлзлээс эхэлт юм а гэж. Хэрвээ та түүнийг таньж мэдэх хүсэл эрмэлзэл зорилго байхгүй бол та салхины айсаар туугдах тэр тарианы хайлт мэдэл байх болно гэж. Тэгэхээр өнөөдөр итгэж бидний амьдралд сонголт байна. Бурхантай үнэхээр ойр дотн баяр хөөр дунд амар тайван дунд тэр харилцаанд дунд тэр гайхалтай харилцаанд дунд амьдрах үгүй гэдэг бид нар сонголт байна. Бурхан хэдийнэ биднийг өөрийн бэлгээ бид нарт өгсөн. Биднийг Христтэй хамт амьд болгосон. Биднийг Христтэй амьд болгосноор бид нарыг өөртөө харилцаатай байхаар бид нарыг дуудсан юм аа. Бид нарыг өөртөө харилцаатай амьд харилцаатай бид нартай хамт нөхөрдөж бид нартай хамт цаг гаргахыг хүсэж байд. Гэтэл бид нар өөрснөөсөө шалтгаалах тэр зүйлсийг хийж байна уу? Тэгэхээр залбирахаас гадна та яг үнэхээр бодтойгоор шийдвэр халахм зориултыг би хийгээсэй гэж хүсэж байна. Зүгээр л нэг яриад өнгөрдөг биш. Тэ? Би яг энэ цаг мөчөөс эхлээд би таныг таньж мэдхийн төлөө би цаг зав зориулт алхмуудыг би хийж амьдрах болно гэж. Таныг мэдхийн төлөө таны гих зүйлсэд би таны хамгаалалтыг гих зүйлсэд би илүү их зориулалт гаргаж би амьдрах болно гэж. Өнгөрсөн хугацаанд би миний итгэлийн амьдрал 18 жил би баг багтаа Бурхныг хүлээж авсан. Энэ амьдралын хугацаанд түүний гих зүйлсийг ирж хайж түүнийг мэдэж түүнийг таньж эхлэх үед Бурхан үнэхээр ямар агуу вэ гэж мэддэг. Бурхан миний амьдралд хийсэн гайхалтай гэрчлэлүүдийг би өнөөдөр би гэрчилж чадна. Яагаад гэвэл түүнийг таньж мэдэж түүнийг хайж түүний төлөө зориулал цаг зав зориулт гарах үед Бурханыг бид нар ямар агуу болохыг бид нар мэддэг гэсэн. Өнөөдөр 18 жил их юм шиг санагдж байгаа боловч энэ маань Бурханыг таних хугацаа маань Бурхан агуу учраас энэ хугацаа маань тийм хангалттай зүйл биш. Эх өдрүүдэд түүнийг таньж мэдэх хугацаа бид нар бүхэл амьдралаараа бид нар түүнийг таньж мэдэх цаг зав зориултыг бид нар гаргасаар байх хэрэгтэй гэж. Тэгээд бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй гэж өдөр бүр би Бурханд цаг зав зориулалт гаргаж түүнтэй харилцаатай байхыг бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй, шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээд түүний төлөө үнэхээр бодит практик алхмуудыг та шийдэж хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд бид рүү хэлсэн те өнгөрсөн хугацаанд би нөгөө жоохон байхдаа бид нар те ингээ цуглаанд явахдаа 2-3 автобус дамжаад цуглаанд явахын тулд бүр зориулт гаргаад те жоохон хүүхдүүдийн хувьд эцэг их нь бид нарыг тийм жоохон байхад төдийлөн бидний аав ээжийн зүгээс маш илүү хавчлагууд байгаа те загнаа гэрээ цэвэрл те юугаагаа цуглаанд явах гээд байгаа ингэдэг ч юм уу те тэр нөхцөл байдлын донд ч гэсэн бид нар Бурхныг ирж хайж 2 автобус дамжиж цуглаанд ирэх үед түүнийг таньж мэдхийн төлөө зориулт гаргах үед түүний үгнээс судлах үед түүнийг ирэн хайх үед Бурхан ямар агуу болохыг бид нар мэддэг юм аах тунараа. Бид нар үргэлжлүүлэн өөрсдийнхөө амьдрал дээр түүнийг ямар агуу болохыг хамтдаа мэдэж түүнд цаг зав зориултыг хамтдаа гаргая ах тунараа. Тэгээ бүгдээ хамтдаа залбирая. Тэгээд түрүү бид нар хамтдаа нөгөө магтаж байсан те та миний аврагч гэж магтаж байсан. Тэгээд тэр дуугаар бас хамтдаа магтъя. Тэгээд үнэхээр бид нар юунаас аврагдсан гэдгээ мэдэх үедээ бид нар түүнийг хайрлаж баяртайгаар та миний аврагч гэж хэлэх болно. Есүс Христ бол бидний аврагч мөн үү? Есүс бол миний аврагч.
Есүс таны аврагч мөн үү? Есүс бол бидний аврагч. Есүс бол бидний аврагч. Есүс бол бидний аврагч мөн үү? Бүгдээрээ хамтдаа бас үнэхээр Есүс таны аврагч байгаа бол та миний аврагч гэж бүгдээр хамтдаа түүнд магтаж, түүнд талархлыг хүргье. Тэгээд би үнэхээр тунхагламаар байна. Би юу гэж тунхагламаар байгаа вэ гэхээр та бол миний аврагч гэж би тунхагламаар байна. Яагаад гэвэл Бурхан намайг биднийг ямар нөхцөл байдлаас аварсныг бид нэр мэдэх хэрэгтэй. Энэ нийгмийн энэ ямар ч утга учиргүй энэ амьдралаас бид нарыг Бурхан өөрийнхөө хаанчлалын тэр гэрэлтэй хаанчл руу дуудсан юм аа. Тэгээд Есүс бол миний аврагч. Бүгдээ хамтдаа тунхаглая. Есүс бол миний аврагч. Есүс та бол миний аврагч гэж бид нэр тунхаглаж байна. Есүс бол та миний аврагч.